Төслийн 2 дугаар авсралтын УТ 2502 808 719 төслийн кодтой баруун урт бичиг чиглэлийн хатуу уучлалттай автозам зүүн бүс хэрэгж хугацаа 25-аас 28 он төсөв бүртэг 319 тэрбум 998.9 сая төгрөг санхүүжигтэн 23 тэрбум төгрөг гэсэн төсөл арга хэмжээний санхүүжигтэн 5 тэрбум төгрөгөөр бууруулж босрлын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13-ын 4-д заасан багш ажилтны амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцчлуулах, төрөөс дэмжлэг үзүүлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд зориулж босрлын сайдын багцын усгар зардыг 5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, санал гарсан улсын хурлын гишүүн Ц Мөнхтуя хүний хөгжил нэмийн бодлын байнгын ороод дэмжсэн Ц Мөнхтуя гишүүн саналтайгаа холбоотой үг хэлнэ. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За манай гишүүд суугаараа дамтны сайд суугаараа. За боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13-ын 4-ийг амьлуулах нэм санал оруулж байгаамаа. Ер нь бол амьгүй хуулиуд маш их байгаа манай Монголд тийм ээ. Тэгэхээр зүгээр нэг тунхаг төдий орон сууцчлуулна гэж орхичдаг. Хэрхэн яаж орон сууцчлуулах вэ? Хэдэн төгрөгийн төсөв тавих вэ гэдг нь тодорхойгүй байдаг. Тийм учраас миний хувьд энэ боловсролын ерөнхий хуулийн 13-ын 4-ийг амь оруулах гэж багш ажилтнанд орон сууцны дэмжлэг төрөөс үзүүлнэ гэдэг нэг заалт байгаа. Тэгэхээр энэ дээр би бас нэг өөрсдөө мөнгө олоо гэсэн учраас хэд хэдэн замаас шүүж агаад мөнгө одоо ингэж санал оруулж байгаамаа. Тэгээд манай их хурлын гишүүд бүгдээрээ л багш нартай хайртай, боловсролтой хайртай гэдэг. Тэгээ миний энэ саналуудыг бас дэмжиж өгөөрэй гэдгийг бас хүсэж байна. Баярлалаа. За гавь гишүүн. Үг хэлнэ. За энэ дэр бас бид нар нэлээд судалсан. Засгийн газраас ажлын хэсэг гарцсан байгаа юм билээ. Яг одоо багш эмнэлгийн салбарын би бас танд уулзаад хэлсэн шүү дээ, тий. Тэгээ ажлын хэсэг гарцсан явж байгаа юм билээ. Ямар ч нэг 5-аас 10 мянган айлын орон сууцыг одоо яг ипотекийн зориултаар бослын салбар, эрүүл мэндийн салбар эдэрт одоо яаж гаргаж болох вэ гэдэг судалгаа хийгээ явж байгаа юм лээ. Та дараа нь Батамгалан сайдаа уулзаад явчаарай. Тэгэхгүй одоо яг нөгөө төлөвлөсөн юмнаас ингээд татчихаар нөгөө бусад ажлууд бүгдээрээ унчаар байгаа даа. Мөнхтэй яг шинэ. Та болж игэл татчул их сайн байна. Тэг үнэхээр нь татч болохооргүй бол одоо сүмөр ногооныг дараал явахаас өөр аргагүй болж байна л да. За төсвийн 1000 орны дэмжээгүй саналыг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. 199 гишүүнээс 59 гишүүн дэмжиж санал дэмжигдлээ.